Сайн байцгаана уу? Бүгдээрэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бүгдээрийнх нь ярилцах сэдэв бол эмэгтэйчүүдийн умайн эндометрийн хорт хавдрын талаар. За эндометрийн хавдар гэж яг юу хэлдэг? За энэ маань ямар хүмүүст хэвчлэл үүсдэг вэ гэдэг талаар ярилцъя. Яагаад би энэ сэдвийг сонгож авах болсон бэ гэхээр за эмэгтэйчүүдийн нөхөн үрчгийн одоо 3 том хавдар байдаг. За үүний нэгдүгээрт нь умайн хүзүүний хорт хавдар байна. За үүнийг би видеогоор оруулсан байгаа. Тэгээ хоёрдугаарт өндгөвчний хорт хавдар гэж байдаг. За өндгөвчний хорт хавдар тийм элбэг тохиолддоггүй ч гэсэн ерөнхийдөө өндгөвчний хорт хавдар бол онцлогдохдоо нэлээд хожуу үед онцлогддог амь насанд аюултай ийм хавдар байдаг. Гуравдугаарт нь за өнөөдрийн бидний ярих умайн эндометрийн хорт хавдар гэсэн ийм 3 том хорт хавдар байдаг байгаа. За өмнө нь бол одоо дэлхийн нийтээр эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар маш их тохиолддог байсан бол умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин гаргаж аваад дэлхийн улс орнууд маш амжилттай нэвтрүүлээд охид эмэгтэйчүүдэд бүгдийг хамруулсан учраас одоо ихэнх улс орнууд умайн хүзүүний хорт хавдраа байхгүй болгож байгаа. Гэхдээ одоо сүүлийн үед бол энэ эмэгтэйчүүдийн эндометрийн хорт хавдар дэлхийн нийтээр маш илбэгшээд ирж байгаа. За тэгэхээр энэ умайн эндометрийн хорт хавдрыг ерөнхийдөө хөгжингүй орны хорт хавдар гэж нэрлэдэг байсан. Европчуудад нэлээд илбэг үүсдэг байсан бол одоо сүүлийн үед Азийн орны эмэгтэйчүүдэд бас маш илбэг тохиолддог болчихсон учраас өнөөдөр бүгдээрээ эмэгтэйчүүдийн умайн эндометрийн хавдрын талаар мэдлэгтэй болцгоё. За тэгэхээр бүгдээрээ одоо энэ эмэгтэйчүүдийн умайн эндометр гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг талаар бас мэддэг байхгүй болохгүй. За тэгэхээр эмэгтэйчүүдийн умай буюу савны эндометр гэж яг юу хэлээд байна вэ гэхээр эмэгтэйчүүдийн умай буюу сав маань их бие болон умай хүзүү гэсэн хэсгүүдээс тогтдог. За үүний умай хүзүү хэсэгт нүүсж байгаа хавдрыг бид нар умай хүзүүний хорт хавдар гэдэг. Энэ эндометрийн хорт хавдар гэдэг бол ерөнхийдөө умай их биед үүсдэг гэж ойлгож болно. За тэгэхээр тэр эндометр гэж яг юу хэлээд байна вэ гэхээр тухайн эмэгтэй хүний умай буюу савыг дотор талаас нь бүрхэж байдаг эдийг умайс халс буюу умайн эндометрийн давхарга гэж нэрлэдэг. За энэ давхаргад үүсээд байгаа хавдрыг бид нар эндометрийн хорт хавдар гэж нэрлэдэг байгаа юм. За тэгэхээр энэ умайн эндометрийн хорт хавдар гэдэг маань ерөнхийдөө 50-60 насны буюу цэвэршилт явагдсны дараах эмэгтэйчүүдэд үүсдэг байсан бол одоо сүүлийн үед залуу эмэгтэйчүүдэд маш их үүсдэг болчихсон. За тэгэхээр энэ хавдар яагаад сүүлийн үед залуу эмэгтэйчүүдэд үүсээд байна вэ? За өөрөөр хэлбэл ямар хүмүүст эндометрийн хорт хавдар их үүсдэг вэ гэдэг талаар бүгдээрээ мэдэж авцгаая. За тэгэхээр эмэгтэйчүүдийн умайн эндометрийн хавдрын ихэнх нь эмэгтэйчүүдийн бэлгийн давар болох эстроген даврын нөлөөгөөр үүсдэг гэж үздэг. За тэгэхээр энэ умайн эндометрийн хорт хавдар маань ямар хүмүүст их үүсээд байдаг вэ гэхээр нэгдүгээрт одоо тарган эмэгтэй хүмүүст их үүсдэг. Яагаад гэхээр эмэгтэйчүүдийн эстроген давар маань өндгөвчнөөс ялгардаг. За мөн дээрээс нь өөхний эсээс ялгардаг. Өөрөөр хэлбэл бид нар тарган байх тусмаа тэр тусмаа хэвлийн тархалт гидсээрэ тарган эмэгтэйчүүдэд тэр хэмжээгээр өөхний эс их байгаа учраас түүнээс нь бас эстроген давар ялгарна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр нөгөө өндгөвчнөөс ч эстроген давар нь ялгараад нөгөө тархалтай холбоотой өөхний эснээс нь бас эстроген ялгараад хахаар тэр хэмжээгээр эстроген даварт өртөөд байна гэсэн үг. За ингээд өртөөд байна гэдэг чинь бидний умайн эндометрийн давхарга зузаар нь үүнийгээ дагаад эндометрийн хавдраар үржлэх эрсдэл маань нэмэгдэнэ гэсэн үг. За үүний дараагаар анхны сарын тэмдэг нь одоо бусад хүүхдүүдтэй харьцуулбал наснаасаа эрт ирдэг хүүхдүүд байдаг шүү дээ. Ингээд наснаасаа эрт ирсэн хүүхдүүд за мөн цэвэршилт нь наснаасаа хэтэрхий оройтож явагдаж байгаа эмэгтэйчүүдэд бас эндометрийн хавдар үүсэх эрсдэлтэй байдаг. Яагаад гэхээр сарын тэмдэг наснаас өмнө ирнэ гэдэг чинь сарын тэмдэг хэтэрхий эрт ирж гин гэсэн үг. За цэвэршилт оройтож явагдана гэдэг чинь тэр хэмжээгээр сарын тэмдэг үргэлжлүүлэл ирээд байна гэсэн үг. Тэгэхээр энэ сарын тэмдэг ирснээс хойш цэвэршилт явагдтал бид нар эстроген даварт өртөж идэг учраас бид нар эндометрийн хавдраар өвдөх эрсдэлтэй болж ирж байна гэсэн үг. За тэгээд сүүлийн үед дэлхийн нийтээр эмэгтэйчүүд маань хүүхэд гаргахгүй байгаа, хурмаа хийхгүй иймэрхүү байдлууд маань эндометрийн хавдар үүсгэхэд маш их нөлөөлж байна гэж үзэж байгаа. За мөн дээрэс нь чихрийн шижинтэй эмэгтэй хүн, за бодисын солилцооны эмгэгтэй хүн, за бодисын солилцооны эмгэг гэдэгт юу ордог вэ гэхээр чихрийн шижин, артерийн даралт ихсэх, цусан дах өөх тосны солилцооны алдагдал гэх мэт иймэрхүү эмгэгүүд ордог. Тэгэхээр ийм эмгэгтэй эмэгтэй хүмүүс дээрэс нь та жингийн илүүдэлтэй байх юм бол эндометрийн хавдраар өвдөх эрсдэл нэмэгдээд байна гэсэн үг байх нь байна. За мөн дараагаар нь өвөрмөц удамшлын гентэй холбоотой бас үүсдэг. За өөрөөр хэлбэл танай гэр бүл удамд одоо 50 наснаас өмнө бүдүүн бүтцний хорт хавдар, за нойр булчирхайн хорт хавдар, за умайн эндометрийн хорт хавдар зэргээр өвчилж исэн хүн байгаа бол
юмыг яаж мэдэх нэг удаа шинжилгээ өгөөд үзээрэй. За дараагаар нь манай эмэгтэйчүүд хөхний хорт хавдар гэдэг хаалгаанд орсны дараа одоо тухайн хавдрыг дахиад сэргийлээд тамоксифен гэдэг эм уудаг. За энэ эмийг бол нэлээд удаан хугацаагаар уудаг. За ойролцоогоор 5 жилээс 10 жил, 10 хэдэн жил хүртэл уух тохиолдол байдаг. За энэ эмийн хувьд бол за хөхний хавдрын үед тухайн хавдар маань дахиад сэргийлээд ууж байгаа маш үр дүнтэй байдаг боловч энэ маань эсрэгээрээ эмэгтэйчүүдийн умайн эндометрийн хавдар үүсгэх эрсдлийг үүсгэж байдаг. Өөрөөр хэлбэл умайн тэр эндометрийн давхаргыг зузааруулж байдаг гэсэн. Тэгэхээр хэрвээ та хөхний хорт хавдар гэдэг хаалгаанд ороод энэ тамоксифен гэдэг эмийг уудаг бол жил бүр эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд эхо шинжилгээ хийлгээд умай буюу савны эндометрийн зузааныг хэмжүүлж авах хэрэгтэй. За үүний дараагаар өндгөвчний олон уйлахад хам шинжигж байдаг. За энэ маань өндгөөс боловсрохгүй, за сарын тэмдэг ирэхгүй байгаатай холбоотой умайн эндометрийн хавдар үүсгэхэд нөлөөлж байдаг. За тэгэхээр энэ эндометрийн хавдрын үед биднэрт ямар шинж тэмдэг илэрдэг вэ? За өөрөөр хэлбэл яаж мэдэх вэ гэхээр хамгийн гол шинж тэмдэг бол мөчлөггүй цус гардаг. За энэ нь юу гэсэн үг юм гэхээр сарын тэмдгийн хугацаа болоогүй хэрнээ тэрээр цус гарна гэсэн үг, доошоо цус гарна гэсэн үг байна шүү дээ. Энэ нь тэгтээ мөчлөггүй. Мөчлөггүй гэдэг маань сарын тэмдэг шиг сард нэг удаа гэсэн үг биш. Тодорхой тогтоосон хугацаагүйгээр ингэж цус гарах байдлыг хэлдэг байгаа. За тэгэхээр эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын үед бас үтрээгээр цус гардаг. За гэхдээ умайн хүзүүний хорт хавдрын үед бол ерөнхийдөө бэлгийн харьцаанд орсны дараа доошоо цус гарах нь нэлбэг байдаг бол энэ эндометрийн хорт хавдрын үед бол бэлгийн харьцаатай хамааралгүйгээр цус гардаг. За өөрөөр хэлбэл бэлгийн харьцаанд орсон ороогүй хамаагүй доошоо цус гардаг гэсэн үг байна. За тэгэхээр цэвэршилтээс өмнөх насны эмэгтэйчүүдэд сарын тэмдэг маань генет ихээр ирэх, за сарын тэмдэг ирээд дуусчихсан ч гэсэн доошоо мөчлөггүйгээр цус гарах, сарын тэмдгийн хооронд ингэж цус гараад байх. За цэвэршилт явагдчихсан ч гэсэн одоо ингэж мөчлөггүйгээр цус гарах юм бол та эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд талдаа асуудал байна гэсэн үг байх нь байна. Тэгэхээр дараагаар нь эндометрийн хорт хавдрын онцлогоо эмчилгээний талаар товчхон яриад өнгөрье. За онцлогооны хувьд бол мэдээж эхлээд дотор үзлэх хийн. За өвтрөөний эход харна. За тэгээ өвтрөөний эход хараад эндометр буюу одоо умайн савстынхаа зузааныг хэмжиж үзээд за зузаан байх юм бол эдийн шинжилгээ авч оншилдог байгаа. За эмчилгээний хувьд бол мэс засал эмчилгээ, туяа эмчилгээ, хим эмчилгээ гэх зэргийг хийдэг. За мэс засал эмчилгээний хувьд бол умайг одоо үрийн хоолой болон өндгөвчтэй зүг хамттан авдаг байгаа. За яагаад гэхээр нэгдүгээр эндометрийн хорт хавдар маань одоо үрийн хоолойгоор дамжаад үсэрхийлдэг учраас бид нар үсэрхийлэл байгаа эсгийг шалгахын тулд заслаар хамттан авч ээж эдийн шинжилгээ хийж үздэг. За хоёрдугаарт эндометрийн хавдар маань эстроген даврын нөлөө их авдаг учраас эстроген давар маань өндгөвчнөөс ялгардаг шүү дээ. Тийм болохоор өндгөвчийг үлдээж болтгүй хамттан авдаг гэсэн үг. За тэгэхээр хамгийн сүүлд нь манай эмэгтэйчүүд энэ умайн эндометрийн хорт хавдраас сэргийлэхийн тулд дахилтаа сэргийлэхийн тулд бид нар яах вэ гэж маш их асуудаг. Тэгэхээр хамгийн гол анхаарах юм бол өндөр тунтай эстроген эмчилгээнээс болгоомжлох. За ерөнхийдөө бол эстрогенийг багасгах ёстой л гэсэн үг. За тэгэхээр бидэнд эстрогенийг ихсгээд байгаа зүйлүүдийг би сая хэлсэн тархалт байна, чихрийн шижин байна. За тэгээд дээрэс нь манай эмэгтэйчүүд цэвэршилт өгөхөд ирэхээр эстроген агуулсан янз бүрийн коллаген, янз бүрийн нэмэлт эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг маш их уудаг. За тэгэхээр хэрвээ та өөрийнхөө умайн эндометрийг одоо яг ямар шоу байдалтай байгаа вэ, зузаан байгаа юу, хэвэн байгаа юу, энийг ерөөсөө үзүүлж байгаагүй бол дураараа юм нэмэлт бүтээгдэхүүнүүдийг бас битгий хамаагүй хэрэглээрэй. За тэр тусмаа сүүлийн үед одоо энэ эмэгтэйчүүдэд зориулсан анартай коллаген гэх янз бүрийн эмэгтэйчүүдэд зориулсан гэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд чинь ерөнхийдөө бол эстроген даврын агуулмжтай байдаг шүү. Тэгэхээр өөрийнхөө умайн эндометрийн нөхцөл байдал ямар байгааг мэдэхгүйгээр тэрийг авч ууж ерөөсөө болохгүй. Хэрвээ үнэхээр уумаар байгаа бол эмчит үзүүлээд за эндометрийн чинь нөхцөл байдал ямар байгааг шалгуулсны дараа эход харуулсны дараа угаарай гэж зөвлөмөр. За тэгээд жин ихтэй бол мэдээж турах хэрэгтэй, амьдралын зөв хэм маягтай дасгал хөдөлгөөн маш сайн хийх хэрэгтэй. За чихрийн шижинтэй бол сахараа маш сайн хямдаг байх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь бид нар одоо умайн хүзүүний хорт хавдар байлаа гэхэд одоо эсийн шинжилгээгээд 3 жилд нэг удаа өгдөг юм шинжилгээ байдаг штэ. Хавдраа илрүүлэх зорилгоор гэхдээ умайн эндометрийн хавдрын үед бол илрүүлэх зорилгоор ингэж өгдөг шинжилгээ бол байдаггүй. Тэгэхээр хэдүүлээ яах вэ гэхээр хэрвээ жингийн илүүдэлтэй бол турах хэрэгтэй. За чихрийн шижинтэй бол сахараа маш сайн хянана. Бүхний хавдрын хаалгаанд орсны дараагаар им ууж байгаа бол зайлшгүй жилд нэг удаа үзүүлнэ. Дээрээс нь сүүлийн үед энэ эндометрийн хорт хавдар маш их залуужж байгаа учраас за танд сарын тэмдэг ирдэг хэрнээ
сарын тэмдэг дууссан ч гэсэн эсвэл сарын тэмдэг ирэхэд болоогүй байхад ямар ч мөчлөггүйгээр дунд нь ингээд цус гараад байх ч юм уу тийм ээ. Бэлгийн арсанд орсны дараа цус гарах, доошо хитрхи үнэртэй юм гарах. Иймэрхүү шинж тэмдэг зовиорууд илрээд байх юм бол очоод нэг удаа эмэгтэйчүүдийн эмчэд үзүүлээрээ. Эрт үзүүлээд арга хэмжээгийн эрт дор нь авахгүй бол эндометрийн хавдар гэдэг юм чинь газар авахаараа заавал умаа буюу савыг үрийн хоолой өндгөвчтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржим эрхтнүүдийг одоо мэс цасаар тэр чигт нь авахд хүрдэг шүү. Тийм болохоор цаг алдалгүй оройтуулахгүй баг дээр нь зовир илэрсэн дор нь очоод үзүүлээд шинжилгээ өгөөд яваарэ гэж зөвлөмөрөө. За тэгээ бүгдээрэнд амжилт хүсье. Баярлалаа.